За их маргад эмнэлэг чадварлаг боловсон хүчнээр баг бүрдүүлж нарийн мэргэжлийн эмч нарын баг хамт олон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгийг нарийн технологид суурилсан багаж хэрэгслээр оншилж эмчилж байна. Өнгөрсөн онд үйл ажиллагаагаа эхэлсэн энэ эмнэлэг улсад цөөхөн тоологдох хамгийн сүүлийн үеийн багаж хэрэгсэл ашиглаж байгаагаар онцлогоо. Иргэдийн дунд зөвхөн тохиолддог элэг ходоод цус нойр болж ирхэ бүдүүн эзэсний өвчин эмгэгийг илрүүлэхээс гадна ямар нэгэн эрсдэлд өртгөөс нь урьдчилж үслэг онцлогоо хийдгээрээ онцлог даваа талтай. Нэг эмчийн мэдлэг дотор энэ бүх агуулгууд нь багтчихдаг буюу нарийн онцлогооны төв үүсгэх нь өөрөө эргээд энэ хөгжүүлэлт болж явах юм аа. За энэний нэргээ судалгааны бааз. За тэгээд цаашлаад тэр хүн бүрэн итгэх тэр шалтгааныг бий болгох, нөхцөлийг үүсгэх ийм зорилготойгоор бид энийг үүсгэж байгаа. Тэгэхээр элэгний өөхөлтийн одоо нарийн тодорхойлдог, хатуурлыг тодорхойлдог энэ хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж биднэрээ манад байгаа. За манай бас нэг зүйл нь болохоор ер нь 2023 оноос хойших тоног төхөөрөмжүүд байгаа. Ихэнх нь ер нь 90% тань тий. Тэр нь юу гэсэн үг гэхээр бид хэд орчинтойгоо хөл нийлүүлж алхахыг анханасаа зөв эхлэхийг хүссэн. Энэ орон зайгаар юм байна. Тэгээд одоо ходоод гэдсний дурам гин шилгээ бид нар хийдэг. За ер нь бол 3 мм хавдрыг бол илрүүлэх боломжтой. Тийм одоо тоног төхөөрөмж. Тий. Нөгөөдөж болохоор манай ариутгал бас их. Би одоо ариутгалыг энэ сэтгэл хангалуун байгаа. Тэгэхээр ариутгалын хувьд болохоор 2025 оны одоо угаалгын машин, автомат угаалгын машин бид нар ашигладаг гэсэн. Тэгээ хүн болгон дээрээ энийг гаргадаг. Өндөр түвшний ариутгалыг бид нар ашигладаг. Ийм давуу талтай байна. Тэгээд ер нь бол ингээд ариутгал, тоног төхөөрөмж, эмч гэсэн юм гурлаар үр дүн хэмжигдэх хэрэгтэй юм. Нөгөө талдаа бол юу гэдэг вэ гэхээр бид хэдийн хувьд унтуулахтаа дуран хийдэг. Ялангуяа дурангийн айцтай одоо дурандуулахад санаа зовдөг, дуран болохоо байла тэглээ гэсэн ийм нэг юм одоо бодолтой тийм хүмүүст бид нарт яах нь зовиртой хүмүүст бид нар унтуулах санал болдгоо. Тэгэхээр унтуулгын эмч маань болохоор бас 10,000 тохиолдлын одоо туршлагатай ийм эмч байна. Тэгэхээр сүүлийн 15 жил яг унтуулгаар ажиллаж байгаа ийм эмч байна. Их маргад эмнэлэг хоол боловсруулах замын өвчлөлийг эртэлрүүлж нотлохоонд суурилсан оншилгоо эмчилгээний тусламжтайгаар хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилготой ажиллаж байна. Эмнэлэгт ирснээр хоол боловсруулах эрхтэн судлалын эмчийн үслэг зөвлөхөө ходоод бүдүүн эзэсний унтуулгатай болон унтуулгагүй дуран ургацаг авах ажилбар хэд аваа оншилгоо элэгний өхлөлт хатуурал хэмжих фиброскан, завлаан хоолойн даралт хэмжих манометри, завлаан хоолой хүчлэлэг хэмжих pH метр, хеликобактер амьсгалын сорил, лабораторийн шинжилгээ, энэ боди биеийн бүтцийн шинжилгээ, мөн ясны нягт тодорхойлох шинжилгээ, дижитал рентген оншилгоо хийж байна. За хоол боловсруулах эрхтний чиглэлээр дагнсан үслэг оншилгоо хийх хүсвэл их маргад эмнэлгийг зориорой.